안녕 여러분, их сайхан багш байна. За өнөөдөр бүгдээрээ манай онлайн сургалт хэрхэн явагдгийг хамтдаа харцгаая. Отгоо 안녕. Манайх яг цагтаа орж ирж байна. За багшийнх нь ширэлцэн байгаа. Дэлгэц харагдаж байгаа тийм ээ. За өчигдөр бүгдээрээ унших дасгал ажил хийнгээ юу ярьсан бэ гэхэлэр эхний 4 асуулт маань дөрмийн асуулт байдгаа гэж ярьсан шүү дээ. За тэгээ дээрэс нь эхний 2 асуулт маань болохоор тохирох дөрмээр хувиргасан үгийг олж исэн бол дараагийн 2 нь болохоор адил төстэй дөрмнүүдийг бид нар мэдэх шаардлагатай болж исэн тийм ээ. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ хид хідэн дөрмнүүдийг адил төстэй дөрмнүүдийг харъя л да. Энэ дээр июрээр натаненын пёён гэд хэлсэн байна тийм ээ. Учир шалтгаан тайлбарлах дөрмнүүд байна. Өрөө инэ гэж хэлсэн байна тийм ээ. Руу инэ. За өрөө инэ гэдэг маань болохоор үйл үг тэмдэг нэрийн хойноос ороод ирүү гэдэг маань болохоор нэр үгийн хойноос орж байгаа шүү. Нэр үгийн хойноос дүрм орохдоо и дагавар залгадаг бол үйл үгийн хойноос болохоор ө гэдэг их шигийг яадгүй жиргэлж өгдөг байгаа. За руу иныг сонсч ирсэн юм нахаа. Руу инэ гэдэг дүрм сонсч ирсэн үү? За энэ маань ч бас учир шалтгаан тайлбарлаж байгаа учраас энээс болоод тэгээд үнээс болж гэж хэлнэ л дээ. За 인공 지능 기술의 발달로 인해서 미래에는 로봇이 인간의 노동력을 대신할 거라고 전망하는 사람들이 많다 гэж хэлсэн байна. 인공 гэдэг үгийг мэдхүү. 인공 гэдэг тэмдэглээд аваарай. Топик дээр угаасаа орж ирдэг заяа. Хиймлэр бий болгосон хиймэл байхгүй юу? За тэгэхээр хиймэл оюун ухааныг 인공지능 гэж хэлээд байгаа. 인공지능 энэ хиймэл оюун ухааныг бид нар англиар юу юм шиг байна? Энэ AI байгаа ч тийм ээ. 인공지능 солонгосоор 인공지능 гэж яриад байгаа зүйл нь бидний хэлж ярьж заншсан AI гэдэг зүйл байгаа. За 인공 гэдгийг нь хиймлэр бий болгосон гэж хэлж байна тийм ээ. 인공 눈물 гэвэл юу болох юм шиг байна? Хиймэл нулимс гэд одоо бид нар эми сангаас аваад нүдэндээ тусаадаг тийм ээ. Энийг солонгосоор ин공 눈물 гэж хэлчихэж байгаа. 인공지능 гэхээр хиймэл оюун ухаан болчихж байгаа. За тэгэхээр 인공지능 기술의 발달로 인해서 гэж тийм ээ. Энэ зүйл хөгжөөд байгаа тийм ээ. Энэ хөгжлөөс болоод хөгжлөөс үүдэн 미래에는 ирээдүйд 로봇이 робот гэдэг робот гэсэн байгаа шүү. 인간의 노동력을 대신할 거라고 전망하는 사람들이 많다 гэж байна. 인간 사람 юу юм шиг вэ? Хүн төрлөختөн байна л да. 사람. За хүний 노동. За одоо хүчний ажил байгаа тийм ээ. Энийг 노동 гэж хэлж байгаа. 력 гэхээр чадвар болчихж байгаа. 능력. Ажиллах чадварыг нь 대신하다. өмнөөс нь хийж өгөх юм байна тийм ээ. Оронд нь хийж өгөх юм байна. роботууд хүмүүсийн тийм ээ. Одоо энэ хүчний ажлуудыг өмнөөс нь хийж өгдөг болно гэж найдаж байгаа хүмүүс их байгаа юм байна. Ийм утгатай болчихноо. За тэгэхээр онлайн хичээл маань ингэж явагддаг байх нэ. Онлайн сургалтын хамгийн том давуу тал бол та бүхэн хүссэн газараа хаанаас ч гэсэн хичээлдээ хамрагдах боломжтой. Дээрээс нь хоцрох юм бол хэдэн ч удаа нөхөд үзэх боломжтой гэдэг талууд байгаа. За тэгвэл онлайн сургалтанд хамрагдаад топ 5 бэлтгэцгээе.